Надад ямар гоё вэ? Би өнөөдөр буудтай явж байна. Өглөө маань ер нь жоохон шөнө нэлээ оройн хэлэхүү оройдож хандаад оройдож сэлээ. Өнөөдөр л ажилд амар очирчлаа. Гэтэ наах гайгүй. Гадаа амар гоё байна настай. Далайхан байх шиг санагдлаа. Энийгээ зүгчээр энэ ингээд чих ерөөсөө дааралдаггүй амар гоё шүү дээ. Би нэг өөр хэл харуулах. Энэ нь нэг юм бор шаргал цагаан тэгээд тиймэрхүү өнгөөр хасуулсан хүмүүс байна. Надад тиймэрхүү өнгө юу зах тийм аа гэж би боддог юм аа. Тэгээд өдөр үргэлжлүүлээгүй. Тэгээ сайхан өнгөрүүлээрэй. Goodbye. Тэнгэр ямар гоё. Тэнгэр шиг бай. Хөргөн байгаа хадгалж гэсэн. Наны гэрэл ингээ алхах чинь тэгэл амар гоё энержи авчих таахгүй. Сайн дэлгүүр орсон чи. Гэтэ 20 тавтай юм шилжүүлшээд өгч манай тийм зардгүй. Байгуул даглал болсон юм л та. За одоо л мишэл рүү явж нугаалгын машиныхаа шилжүүлэгчийг авах юм гэсэн. Одоо өглөө таарцуулахад бол хүдэн байна. Би сая нэг гарахтаа чихээ ахгүй байх гэж заагаад мартаад гэсэн чинь жоохон даарч юм. Гэтэ зүгээр нэ. Гадаа цаас ороод гоё гэн. Yeah. Би газар явчихноо. Хэцүү бол хаал үгүй ингээ. Өвгөнч би бууз авсан л та нэрээ. Буузаа мартчихсан ба штт. Доороос харахтаа зүгээр нөгөө салаад аваад тэгээд холиод идэх штт юм халаагаад ингэж бодлоо. За өдөр маань дэжгүүл эхэлж байна. Тэгээд ажиллаа сайн хийгээд өнөөдөр гоё өнгөрөөрөө Мишелийн уртлын мод засагдсан ба шүү дээ. Камер эвлээд харуулъя. Яа. Одоо ингээд нөгөө шинжилт төхөө байгууллагын гадаа байдаг моднууд нэг гоё шүү. Тэгээ юу юм хадгалж хачуулахыг ер нь хүсчихье. Дараа нь олон жилийн дараа харахад гоё шүү дээ. Ингээд авахыг. Одоо нэг шавхатай байна шүү. Хажууган талхацдөө. Ваа. Дотор нь хүн гайгүй. За. Goodbye. Миний сакаяр идчихтэй. Haben Schilder sing. That's por aí, no? Well, there'll be much like this, man. Well,
2015-тай ийм л юм байд юм л та. Хэрвээ та бүр автомат дууламшаа гэсэн бол иймэрхүү юм ашиглах юм шүү. 2015-тай шилжүүлэгч гэсэн. Яаж болох вэ? Тэр чинь тэгэж гараад тэр амшиган цогцолчдөг те. Тэгээд ирсэн замаараа сарсан дуугаад байлаа. Бацэда амар үлсэн гэж дуугаад. Тэгээд одоо амар хөтөн моголоо. Одоо нөгөө бол манай юм болсон юм шүү дээ. Үл. Дэше харахаар ваа. Эйн. Та хаалаа хулгаж байна. Манай давхар юм гоё юм аа. Вау, манай давхарт юм гоё маа зассан байна. Хальт сууч. Танги хөндлөнгөр нь биш. Ямар хөөх юм болох ч баярлалаа. Би зөв влогын дээр л хүүснийг мэдчихэж байгаа юм. Цэнцэг яг баярлалаа. Зүгээр юм. Би влогийн зөв биш юм. Баярлалаа. Баярлалаа. Инстэ бас гоё харагдав. Стоо хүнсний юм асан. Одоо лонга. Өнөөдөр гоё цэг ийж байна. Очоод гоё. Hello. Эрмэнд. Гэрээний нүүдний хэсгээс ойр бичлэг хийгээгүй юм шиг санагдаад тэгээд орж ирэхдээ хийлээ. За. Ойрсаа хэлчихсэн. За, энэ хөл тавтай мөсөн байна. За. Энэ чихмаа яг инээд байгаа сте. Чебрушка. Болдгий штэ би. За. Өнөөдөр гэл махаага бичээ. Өнөөдөр гоё хаал хийж байна. Өнөөдөр ямар хаал хийж байна гэхээр хувцгаа хийж өгдөөдөлээ. За, өсөөд жоохон ууртай. Өнөөдөр бас нэг гоё юм болох нь угаалгын машин маань ажиллана. Тэгээ бок авчихсан би юмаа жоохон угаадаа ингэ бодчих. Өчигдөр бол гэрээний 3 цаг цэвэрлсэн учраас өнөөдөр бол гэртээ юм хийхгүй. Галт аваагаал жоохон заваарлах байх. Тиймээс гоё хоолой хийж идээд хувцас аваагаад бичлэгээ хэлүүлээд
Ер нь тэгжэл өнжөө гэж бодож байна. Оройг бол гэрийнхаа хувцсыг солилцоод одоо гоо 8-аас конторын маань сантехник заах ирэх хэвээр. Тэгээд аваарэ гэсэн юм авчихсан болохоор бараг л уламж мань болж байгаах ингэ бодож байна. Тэгээд догтлж байна. Угаалгын машинаа ажиллуулж үзэж, угаалгын машинаа танилцуулсан тийм бичлэг бол хийгдэн. Тэргээ харин өнөөдрийн бичлэгэндээ оруулах уу? Тусдаа бүр амар спешиал явах уу бодож байна. Спешиал явахаар амар богинохон болчих юм шиг санагдаад. Ер нь бодломжтой бол өнөөдрийн бичлэгэн дээр багтаачих уу? Та ингэ бодлоо. Герман амар халуун байна уу юу? Тэгэхээр галтгооноос ирээд мэдчихлээ. Хавсан юмнуудаа харуулнгаа. Би хоолноос өмнө махман жоохон гис гэж уддаг болохоор хям талах хідэн цай чанаад тэгээд гоё идэнгээ яриж авах тий өршлөлөө шингэсэн санаагаар түр бай. За одоо бол манай галтгооны гэрэл бол ер нь бол бас тийм амар тод биш ээ. Гэтэ надад болдог юм аа. Би гараа угаачлаа. За авсан юмнуудаа хуваалцъя. За хамгийн гарч ирсэн тэр баялаг нэртэй цөнгөн юм аа. Баялага би аяг таг авах юм дандаа бил юмсдгийн. За тэгээд GP заасан. Цагны маань зайсан. За сир авсан түрхдэг. Амар туртай үрцгий цэвэн дээрээ ингэ хэрчиж идэх чи. Тэгээд борцаагаа тавьсан. За юм жижигхэн зүгээр 9-ээс авсан байна. Би маргааш том тос хийжээд авнаа. Хоёр өөр зүгээр авсан юм да. Нэг нь доотлынхоос бүр сая 9-ээс бок 2 бол өөр дэлгүүрээс авчихлаа. Боко мартсан. За тэгээд энэ хүү талхан маш их туртай. Бор мөг юм бол би дандаа хоолндоо хэрэгэлдэг. Энэ хямд бас ер нь маш их туртай. Тэгээд энэ ногоон хулгайсан цэвэндагийн. Энэ л би цэвэн хийдэг байгаа юм. За тэгээд тасман дуусах учраас бас энэ хөө далайн басыг авлаа. Энэ бүрийн гинсэн гурлантай таалагдтiin. Хаяа би гурлаа бол илдэж зуураа зөвхөн гайдаг. Хаяа бол бэлэн гурлахчтай маа. Өнөөдөр бол бэлэн гурлахсан байна. За тэгэхээр ер нь төсөлд байгаа болохоор эхлээд нэг хям талах хийчих даа гэж бодож байна. Өнөөдөр энд ямар өдөр өнгөрөвдөө? Даггүй юу? Өдөр бүрийг тэгэж асуухаар хэр зөв юм бол доо. Мэдгүй юм даа. За өнөөдрийн бичлэгээ эвлүүлэл би баг 3 бичлэг өнөөдөр ер нь бичлэгээ сууж эвлүүлэх юм бол өдрийн бичлэг өнөөдрийн бичлэг нэгтгэд хийсэн. Тэгээд 26-ны бичлэгийн part 2 инхээр яг 3 бичлэг болчиход байгаа байхгүй юу? За яагаад бэлтчих. Хаалнаас өмнө цаа бэлтчих та. Би сая нэг юм ярих гэсэн юм байна. Ажлаасаа гарахаас өмнө 20-30 минут. Ер нь бол би ч өмнөх юм YouTube channel-тэй шүү дээ. Тэрэн дээрээ би ер нь л их ярьж байгаагүй. Ерөөсөө ярьдаггүй байсан. Гэхдээ өдөр тутмын амьдралынхаа ингээд бидний эргэн тойронд байдаг зүйлсийн дүр зургийг буулгаад ингээд дуун дээр үзэх боломжтой байдлаар ингээд богинохон нэг 5 минут дотор хийдэг гэсэн байхгүй юу? Энэхүү YouTube маань болохоор би их ярьдаг, илүү дотгошоогоо өөрийгөө ингээд илэрхийлсэн тим чиглэлээр явж байгаа. Тэгсэн чинь өнөөдөр би нөгөө юугаа тэр өмнөх хийсэн бичлэгүүдээ үзсэн чинь тухайн үед одоо би юу мэдэрчилээ надад ямар шүү байлаа энэ тэр гээд юмнууд амар их сансан тийм өдөр байлаа.
үзэхэд надад маш гоё байлаа юм лээ. Би нөгөө нэг тэр YouTube руу орохоор хаяа миний сэтгэл ингээд их өвдөө сүүлийн бичлэгүүдийн үзэхээр сэтгэл хаяа өвддөг болохоор би нэг их ордоггүй. Өнөөдөр нөгөө нэг яг намайг жоо өвдөхөд байгаа бичлэгүүдээ биш бүр өмнө нь хийжсэн анх YouTube эхлэхдээ бичижсэн бичлэгүүдээ үзэж сууя гээд нэг юм жоохон өнгөрсөн юм бичлэгүүдээ үзсэн чинь тэнт байсан өөрийгөө санахын зэрэгцээ одоо миний амьдралд амар юм чухал нөлөөтэй байдаг гэр бүл найз нөхөд энэ хайртай бүхний ингээд хадгалж авсан байна. Одоо дөрөвхөө жоохон бохны дүр зургийг ч юм уу найзуудынхаа гоё бичлэгүүд. Тэр нь амар гоё юм үзэхэд. Тэгэж үзсэн чинь одоо өнгөрсөн амьдрал туулж яваа бүх зүйлдээ би амар юм талархаж хайрлах нь улам илүү их боллоо гэх юм уу. Тэр амар гоё мэдээж байна. Яг жоохон ингээд нэр иймээс шитгээ зарим бүр мартсан юмуд маань байна. Одоо ингээд өмнөх YouTube маань бол 83 бичлэгтэй. Аплод хийсэн нь тэгээд утсан дээр маань бол байхгүй YouTube дээр л зөвхөн үлдсэн бичлэгүүд их байгаа байхгүй юу? Одоогийн сувг маань болохоор 63 бичлэг орсон байгаа. Тэгэхээр ер нь л ингээд 140 гаруй бичлэг бол ингээд миний амьдралын амар юм том дурсамжийн цуглуулга болж байгаа байхгүй юу? Би ингээд хөвшөргөөрөө ч юм уу ингээд бичлэг үзэх болгондоо л энэ бичлэгүүд намайг хөвшөргөөр эсвэл намайг байхгүй болохоор л амар гоё байх та гэж яагаад ч надад бодогддог. Байхгүй болно гэдэг юм нах тий. Тэр бол ингээд замын асуудал шүү дээ. Гэтэ бас ингээд тэрнээс амар айдаг юм шиг хаяа надад миний доторх бодол. Яагаад гэвэл би амьдралд амар их хайртай амьдралыг хайрлаж ингээ гоё амьдрахыг хүсэж байгаа байхгүй юу? Гоё зүйл ингээ бүтээл өөртөө ингээ дурсан зүйлтэйж эргээд би ингээ амар гоё амьдрч чадсан шүү гэд ирээдүйд амар юм харамсахгүй байлаа. Тэгэж явах гэж байгаа болохоор ер нь ингээ хадгалж авч байгаа бүх зүйл маань эргээд өөртөө л хийж байгаа миний үнэт зүйлүүд юм аа. Жохоо үстэй тэгээд хүмүүс ямар байдлаар одоо ингэж гоё өөрсдөө санаж авч үлддэг бол гэж би бодлоо л та. Би сайн мэдгүй л юм. Зарим нь гоё ингээл өдрийн тэмдэглэлэндээ шүтэлдэг штеп. Тиймэрхүү олон өөр юм ямар зүйлүүд байж болох бол гэж бодогдоо л. Enjoy. Өмнөхөө байдлаа бэлдээд үзчихтэй төртэй. I can get you out of my mind. Шожоо цаага буцалгаа хийгээ. Энэ л юм гоо. Энэ таваа хөрхөн маань төсөөдрөөр урнаа маань амар гоё хоолны аяхтай юм хас таваа гэсэн юм аа. Яа. Тамгана. Би зүгээр л маш нөгөөдөрт амар харамсахгүй. Өнөөдөр хүртэл амьдралдаа ингээд би гоё амьдарч чадсан л гэдэг өтгөл сэтгэлээр өдөр бүрээ өөртөө гоё амьдарч чадаж өнгөрөөгийг маш их хүсэж байна. Ер нь сүүлийн амар удаан хугацаанд тэгж бодож байна. Тэгээ энийгээ хийж чадж байгаа гэж найдаж байна бас.
өглөө гоё хям талхаа идэж болох юм шүү дээ. Би өглөөний заавахгүй л яваад байна. Ваа, өндөг авч болох гэсэн. Дэ нах аваагүй юм чин. За манай Beko branding айван энэ карнивал худалдаанаас авсан юм аа. Би дарахныхаа тагийг яагаад ч юм болохгүй юм. За цайман бүсэлсэн түр орон цагаан учи махаа гэсэн. Тэг би хоолоо жоохны хийждэг бол ер нь амар гоё амттай хоол ингээл талын өмнөдөө бол маш их хайжин bad маш их хаяад байгаа нь муу байна тийм. За түр бичгэлгээ. За түр бас харуулсан юм биш тий. За нэг юм түртэй орой хололтол. За тэгээ өөрчлөлөөд орой холлаараа бичдаа. Эрмэн дахиад одоо яа. Ер нь бол хоолоо хийгээд өгч байна. Нэлийн бараг л болж юм л та үнэндээ. Одоо гурлаа хийгээл болчлоо. Ер нь харуулвал за ингээл урдлын камераар харуулчих нэг юм хөө. Амт нь бол гоё. За тэгээ та бүхэнд өнөөдрийн бичлэг маань ер нь бол бас тийм амар урт одоохондоо болог байгаа болохоор угаалгын машинаа танилцуулангаа бичлэг өргөжлүүлээ. За тэгээд камера эргүүлээд харуулъя. За ямар лакчастэй ойлээ. За түүний маань нэрийг би бол одоо юм бүр автомат угаалгын машин өөрөөрөө авч байгаа яахан тохиолдол учраас амар юм ачаалбаг надад маш гоё юмаа. Би сая бичлэгүүдээ илүүж эхлээд харсан чинь энэ Mac-тайгаа амар бичлэг хийчихээ. Амар нэттэй өөр хувцсан юм шиг гарччихсан. Тэгэхээр хоолныхаа галыг басчихад байгаа. Тэгээ гоё тухтай юм. За гурлаа хийж эхлэв. За тэгэхээр миний угаалгын машин маань Samsung brand-ийн энэ хүүхөрхөн цав цагаан 7 кг багтаа амжтай маш царайлаг угаалгын машин байгаа. Тийм аа. Яшин маань өөрөө ер нь ихэнх юмнууд нь цайвар учраас цагаан өнгө амар гоё зогцож бас өнгө нэмж байгаа ингэж бодож байна. Вау, энэ авчихлаа шүү дээ. Тэгээ хаалганы гол хийе. 7 кг бол ер нь айгүй жижигхэндээ орж байгаа. Гэхдээ одоо миний хэрэгцээнд бол надтай л маш боломжийн гоё юмаа. Би зүгээр угаалгын машинтай болсондоо жинс тэхлээс амар баяртай. Би хагас автомат угаалгын машин тайл да. Тэгээ тэр маань ингээд зөөгөө тусаа шавхаад ингээр амар ашиглах зүгээр ч гэлээ зүгээр аяг цаг авдаг. Тэгээд гар ажиллах ихтэй учраас би бүр автомат угаалгын машиныг мөрөөдөн сая Black Friday хадгалаараа авсандаа жинс тэхлээс баярлалтай байна. За ямар хэрэг юм бэ? За одоо доктор амин ханаа. Яг би брэм юухгүй ерөнхийдөө л ийм хөө угаалгын машин маань маш гоё гэдэг бичлэгээр хадгалж авчихдаг гэсэн юм аа. За өнөөдөр бол ганц хоёр юм эргүүлье гэж бодож байна. Тэгээд товч мовчны ийм бүр нэгдэг.
Дуулалтын сонсч байна уу? Ялээ DJ юм шүү. Ялээ. Би одоо энэ маш олон жил гоё ашиглана гэж бодож байна. Ирээдүйд бүр ингээд гэр бүл хүмүүстэй нэг өнөр олоолаа болох юм бол яг жоохон томсгож болно. Гэхдээ энийг бол хаяхгүй. Надад одоохон бол маш царайлаг. Тэгээд ял маань ер нь жоохон нарийнх учраас би жоохон жижиг нарийнх нэг авсан маа. За залгын залгаад үзчихэж зүгээр асааж бэлгийн харах уу. Бас ингээс залгын маань таяа тий. Вау. Яа. Ингээс юм гоё өнгөтэй юм. Oh my goodness. Вау. Энэ бол би намын сахарна. Энэ бол 60 градус доорх юм тий. Nice. Надад ихтэй энэ хэсгийн юу бол амар таалагдж байна. Тоочтой юм шиг. Oh my goodness. За энд нь бог юм гэсэн тий. Бог юм зүг. За би намын сахарна тий. Яг юу нэг гоё байлээ. Товчмошин нүртэл ямар гоё юм. Дом мөн гэсэн. Цэвэрлэг. Ямар гоё юм бэ. За юу гоё боломжтой болсон юм аа. Гоё холбуулчлаа. Тэгээ сандерний захтай баярлаа. Холбож өгсөнд. Намын нэг ингэж ирж байна. Би цагаан нүдэ аваачих гэж бодсон. Намын ямар хэлтэй вэ? Намын ер нь бол орс хэлтэй л биш. За энэ хөө угаалгын машин маань нөгөө нэг гол нь цахилгаан эрчим хүчний зарцуулалтаа одоо ээтэй болохоор ер нь бол хэмнэх учраас бас айгүй чухал байсан юм аа. Ахуд маань гэх юм уу? Та бүхэн одоо энэ айгүй харж байгаарай. За тэгээд ер нь бол юмаа эргүүлж хийгээд намайг жоохон харж агаад яаж угаах дараалал би харж агаад хувцаа эргүүлэхтэй гоё иймэрхүү яригч ингээд бичлэг хий. Казак, Узбек, Russia, Mongolia. Мэлта тий. За эдэн би өөр танилцчих дөө. Англиараа сонглох. За тэг юм авахтай гоё яач. Яг энэ өнгө ямар гоё юм бэ. Юм эргүүлэхтэй гоё бичлэг хийгээд ер нь тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг энэ угаалгын машинаа танилцуулсан юугаараа тусгач да. Хөлдөөгч маань бол ингийн гоё зэрэг хөлдөөгч байгаа. Goodbye. Амар дуурч байна. Би буруу гэрэн дээр нэгсэн болов. Амар дуурайд. Замтаж хол харуулсан гэсэн байхгүй юу? Хамаг санаа угаалгын машин руу завчлаа. Тэгээ мөрөд би зүү хийж идсэн. Идчихжээ. Нагадмалоо. Миний арай хаал нэлээд цаг орой болсон ч гэсэн явтай хаалж идж байгаа юм надад гоё наа. За тэгээд за угаадин. Сайн угаалгын машин маань ямар ингээ хүчтэй дуурайд яач би амар айлаа. Тэгээд бахаа гэсээ таал их хүртэл ер нь жоохон цаг авах юм аа хүлээгээд тэгчээ нэг пэйж авнаа. За тэгээ хоол идчихэд таасаа маань бас жоохон видео хийж аваад ер нь л эвлэлчээд амар ингэж бодож байна. Би тэ наран зойд дуртай учраас хаяа гонёл мэдлахаараа наран заяаг үзчих гоё дэрддэг юм уу.
халаадлаа. Тэгээд утгаас өмнө бичлэгээ дуусгаад нэгийг хийгээд тэгээд өнөөдрийн бичлэгээ дуусгаар энэ да. За би эхний хувцас аваагаад ер нь бол дууслаа. Одоо тэгээд амрах чинь. Өнөөдрийн маань бичлэгтэй хамт байсан баярлалаа. Сайхан амраарай. Бай.